амьдарч байгаа нийгэм эцэгчүүд маань бүгдээ харилцаж авах байлаа. Тэгэхээр энэ цаг үед одоо ээж ахтайгаа ах эгчтэйгээ хүүхдүүд маань намаа хамтдаа өөртөө нэг талаас бодоод ирсэн өмнө уургаар амьдлахаас гадна мөн өөрийгөө илэрхийлэх хоорондоо нийтдээ ярилцах боломж олгож байгаараа маш чухал гэж байна гэж үзэж байна. За тэр үднээс хүний өөрийн одоо баг нэг их гоё хүүхдүүдийг ярих чин тэр өсөл эргэлзэл маш их одоо хэрэгцээ хангаж өснөөрөө ирээдүйд өөртөө ихтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай төлөвшлийг олгох нэлээд багасаа гэж ярьдаг байна монголчууд. Тэр шиг хүмүүс аль болох багасаа өөрийгөө өөрийнхөө дотоод ертөнц юу бодож санаж байгаа, юу мэдэрч байгаа, энэ мэдрэхүү аюулсаа ойлгож байна. Тэгээд тэрийг бүр ингээд гадагшаа гаргаж уулгачаад тэгээд өсчүүлээд юм уу, баримтжуулаад юм уу, хөгжүүлээд юм уу. Тэгээд тэрийг хараад тэрэндээ үнгийн дүгнэлтийг өөрөөр энэ одоо үйл явц болоод тэгээд хүн өөрийгөө таньсан хүмүүс цаашаа усаар хөгжиж ирэх юм одоо аль болох багаас өөрийгөө таньж мэдгээд анхаарал энэ номыг авч тэгээд одоо энд нь бэлтгэсэн байгаа энэ бэлтсүүдийг яг өөрийнхөө дүрслэх дотоод ертөнцтэй энэгээр яг өнгө бузаар дуулахад бодтой уран бүтээл болгохыг бол энэ яг өөрийн түүний маш хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд хүн болгон энийг сайн мэдэхгүй явж байгаа юм. Тэгэхээр энэ яг одоо өөрийгөө гаргаж таних, өөрийгөө дотоод хүмүүсийг ойлгоход энэ хамгийн амархан арга гараад ирсэн байна. Тэгээд энэ амархан аргыг та бүхэн хэрэглээсэй л гэж